Сайн байцгааны үзэгчдээ шинэ жил ирлээ нэвтрүүлгийг үзэж та хүн хүлээн авахд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаараар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ажнан салхин сэгрээ ханшу хорвоо чисэхэн хайрдмар уйрмар дансахан мургод чиг эчтэй ирдэгтэй надаа шагсан шиг галцахсан мэрмэг атогоос эцнийхээ зоргоор дутнаа төр мандах дуучин маань оролцож байна. Өнөөдөр бол 12 дугаар сарын 14-ний өдөр байгаа. Шинэ жил болоход ердөө 18 хоног үлдээд байна. За сайн байна уу? За сайн байна уу? За сонь сайхан юу байна да? Тайван байна да. За хоёулаа ч нэг зун л нэг ус аймагт явж байгаа нэг хальт харалцсан тийм ээ. Тэгсэн. Ер нь бас сүүлийн уран бүтээлийн ол зомог ер нь ямар хуу байна? Манай төр мандах чинь бас би даасан CD нэг байна уу хоёрыг ч байна уу гаргацсан байгаа шүү дээ. Сүүлийн уран бүтээлийн талаараас сонирхож байна. За ямар ч сан сүүлийн 2 жил бол уран бүтээл маш сайхан амжилттай сайн байгаа гэж би өөрөө хувьдаа дүгнэж байгаа. Яг тэгэхээр бас шинэ цомог маань гарсан, шинэ тоглолт маань тоглогдсон. Дээрээс нь бас хүмүүс дуулах дуртай, сонсох дуртай сэддэн дуунууд нэмэгдсэн. Бас их амжилттай явж байгаа гэж хувьдаа бодож байгаа шүү дээ. Тийм тэгээд тэр овсод явж байгаа үед чинь бол яг би тоглолтоор явдсан л да. Бас тэгээд дээрээс нь ганц хоёр дууны клипний зураг авалттай явж исэн үе байгаа. Одоо тэр увсад ахуулсан одоо клипний зураг авалт маань одоо клип болж гарч амжсан харах хэмжээг байгаа. Гарсан байгаа. Нэг нь гарсан байгаа. Тэгээ увсын нөө 4-7 хааны нутаг гэдэг. Тийм дууны клипэн дээр ажилласан байна. За тэгээд үзэгчд маань бас боддог бах л та. Маш олон одоо шинэ залуу уран бүтээлчд ингээл түрэн гарч ирдэг. Манай одоо төр мандах маань бас уран бүтээлээ үзэгч олондоо хүргээд бас нэг удаагүй байгаа. Ер нь бол залуу уран бүтээлчдийн нэг тэгээд соёлын тэргүүний ажилт нь одоо цол тэмдгээр бас шагнуулсан байдаг. Тэгээ миний нэг бодол байдаг л та. Маш олон уран бүтээлчд байдаг. За зарим нь ч бас олон жил уран бүтээл хийсэн байдаг. Зарим нь дөнгөж гарч ирээл нэг CD хийгээл нэг тоглолт тавиал ингээл авчих чинь. Жишээлбэл одоо манай Teco Family гэхэд л одоо бас их олон жилийн үгтүүртэй олон хит үйлдвэрлэсэн, гаргасан. Дээрээс нь одоо бас маш олон тоглолтыг тавьсан, Монгол орноо тойрж явсан. Одоо хүртэл одоо ингээл урлаг соёлоо түгээгээл ингээл явж байгаа юм. Соёлын тэргүүний ажилтан цолоо аваагүй байдаг. Тэгээ гайхаад байдаг хгүй. Зарим хүмүүс ингээд танахч нэр соёлын тэргүүн байдгүй юу гэж асуудаг чинь. Тэгэхэд ингээд зарим нэг уран бүтээлч байдаг л одоо нэрийн дуртаад яг. Нэг зарим нэг эмгтэй энэ төр те. Ерөөсөл нэг CD гаргаад нэг бүхэн өрөө нэг тоглолт тавиу үгүй бол маргааш нь соёлын тэргүүний ажилтан болчтой. За ингээд төр мандахын маань хувьд гэх юм бол бас соёлын тэргүүний ажилтан болсон. Энэ мэн одоо яг одоо хэр зэрэг одоо бас ямар шалгуураар юу авчваа. Бас энэ хүн дээр бас тайлбар хийвэл зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгээ наадах чи ер нь бол одоо бид нар болоод тэгээд Монголын ард түмэн бол бүгд ярьж байгаа. Урлагийн хүмүүс бүгд ярьж байгаа. Одоо тийм соёлын тэргүүний ажилтан цол жоохон өнгөөдөх ажил болж байна. Одоо зүгээр нэг одоо интернет коммент гэсэн тэгэл бичсэн байдаг тий. Тэгэхээр энэ дээр би бол бас сэтгэл санаа нэг явдсан. Одоо тэгтээ яг манай үеийнхэн бол ерөнхийдөө нэг 2 цомог за захаасаа 2 тоглолтоо хийгээд ингээд бас эдэн хит дуутай ингээд болоод ингээд явж байна.
За сүүлийн үед бас тийм юмнууд гарч ирж байгаа л да. Миний хувьд гэх юм бол би анх соёл урлагийн сургуулийг төгсөнгүүтээ би авцсан. Яаж авч вэ? Их сони юм аа тийм. Сургуулаа төгсөөд авсан. Гайхаад. Тэгсэн чи бүр бөө хэл хүмүүс янз янз юм ярьсан гинлээ. Монгол үндэсний дууных наадам гэж үндэсний телевиз. Монголын үндэсний телевиз. За тэгээд Брэдийн ариг ус телевиз. Олон улсын чанартай тэмцээн болсон юм уу? Өөр Монголын одон телевиз 3 хамтарч Монгол үндэсний дууных наадам гэж Монгол туурхтны одоо тийм дууны наадам зохиосон. Нийтдээ одоо маш олон дуу 800 гаруй дуучид оролцсон тийм наадам болсон. Тэнд би ороод төрүүлсэн чинь над соёлын дөрвийн ажилтан цол том баяр сая тэр үе сайд байсан. Өгөхөр нь би жоохон их айж санаа зовоод үгүй манай соёл урлагийн сургуулийн багш маань миний мэрэгжлийн багш маань соёлын дөрвийн ажилтан цолтой байхад би одоо дөнгөж энэ сургуулиас өсөнгүүтээ одоо амар их эвгүй байна. Гэтэ яг зүүж явахд бол тэгж хэлээгүй л чинь баярлцсан. Баярлж авна л та. Дээрээс нас нэг машин өгж байгаа юм бас. Оо за. Тий. Тэгэл авчаал UB фалсын арын өрөөнд орчоод над нэг тийм эвгүй санагдаад. Би ч болоогүй шүү дээ. Миний зорилго болохоор бүр олон юм хийж байж би тэгтээ тэр шагналыг авахыг маш их хүснэ. Мөрөөдж явдаг шагналтай. Одоо манай дээд үеийнхэн маань бүгд л одоо соёлын дөрвийн ажилт, Монгол улсын соёлын дөрвийн ажилт ингээд зарлуулаад гарч байгаа биднэрт амар гой сонсогддог. Тэгэн шүү дээ. Тэгэхээр одоо болохоор бас жоохон тиймэрхүү байгаа угаасаа. Тэгээд би тэр үед нь тэгээд надад тэгээд өгчөнгүүт нь эхний жил мэл бол тэгээд жоохон санаа зовлттой. Айлхаар зарлуулахгүй гарчих гад байдаг тийм. Хаа би залуу дууч ингэ зарлчаарэ. Тэгээд явдаг байсан. Сүүлдээ бас хүмүүс одоо урлагийн ойр дотны хүмүүсгүй нэг нь чам цаанаас ингэж өгч ямар чи нэг тоглолт хийчихэнгүүтээ шүү тоглолтын дээр авсан чи ямар хөөцөлдсөн биш тэр гэж тиймэрхүү юм яриад тэнгуут нь за угаасаа тэгээд авах ёстой байсан байлгүй гэдэг. Тэгээд би зарлуулаад явж байгаа. Одоо би маш их баяртай байдیں۔ Бүр сонин штэ анх нөө нэг сургуулийн сурагч байх үед сургуулийн урлагийн үзлэг гэж болдог байсан да. Тэр урлагийн үзлэг болж хахад надад амар том тэр шагналаас юу гэхээр сургуулийн авраг дуучин гэж. Би нэгдүгээр ангиас 8 дугаар анги хүртэл би дуусан байхгүй сургуулийнхаа урлагийн үзлэгт ганц сургуулийн авраг дууч мож үзег байхгүй. Зөв. Тэгсэн ирнэ сумын төв шинжилээр дуулаад байдаг бас л солист номер гараад байдаг. Тэгээд яагаад би сургуулийн авраг дууч болохгүй манай ангийнхан ч бүгд сургуулийн авраг нөгөө ангийнхан сургуулийн авраг дуучид амар гой сонсогддог. Тэгээд би энэ сургуулийн авраг дуучин гэдэг одоо нэрийгдээ цолыг авах юмсэг гэж хүсэж мөрөддөг байсан. Тэгэд 8 дугаар ангиа төгсөх жилдээ би явж байсан. Үнэхээр их баярлж байсан. Тийм л одоо утгатай миний соёлын дөрвийн ажилт юм бол тийм л утгатай очиртай юм. Би болохоор өөрийн чинь хувьд гэх юм бол одоо соёлын дөрвийн ажлын цолыг авсан бол би бол санал нэгтэй байна. Яагаад гэвэл тэр том одоо олон үндэстэн одоо Монгол туурхтны том хэмжээний наадам төрүүлсэн учраас тэрүүд өхөн зүйтэй байсан. Би яг өөрийнхөө чадлаар яг үнэн зүгээр л авсан байна гэж одоо бодож ин л энэ бол миний бодол. Тэгээ манай үзэгчсэн бас яг тэгж бодож байгаа бах. Тий. За тэг өнөөдөр бол мэдээж зэрэг 12 дугаар сарын 14-ний өдөр. За шинэ жил болоход бол одоо маш одоо цөөх хоног үлдсэн байна. Тэгээд шинэ жилийн бас холбогдлолтой сайхан дурсамжууд бол одоо хэн бүхэнд байдаг. Мэдээж зэрэг одоо манай төр мандахын маань бага наснд одоо тий шинэ жилийн маш олон янз бүрийн арга хэмжээ болдог байсан баг. Өөрөө дуу хуурын дуртай хүүхэд байсан гэдэг утгаараа бас сургуулийнхаа ёол гэдэгт ордог л байсан баг тий. Багын сайхан тэр шинэ жилийн нэг мартагчгүй дурсамжууд байдаг да. Тий. Одоо яг өмнөнийг хэлэхэд би бас нөгөө ярих дуртай л да. Би бол 10 жилдээ бол онц ордсон гэж нэг хэлэхгүй. Одоо багасаа дуулаад ингээл явцсан аймаг тэмцээнд яваал. Багш нар ч ерөнхийдөө сүлэн ширтсэн. За чи дуугаа сайн дуул. Гэтэл ерөнхийдөө тэгээд сүлэн ширтсэн. Тэгээд онц нэгэд бол 10 жилд байхад онц сурдаг хүмүүс бэлэг авдаг гэсэн. Өвлийн өгнөөс соёлын төвд. Сумын төв шинжилээр сургуулийн шинжил мэлгээд өстэй нүсэр болно шүү дээ. Тэгэхэд тэнд бэлэг авахгүй үлдэхэд бол жоохон тиймэрхүү байдаг байсан. Өвлийн өгнөөс бэлэг авахд хамгийн гоё. Одоо нэр дуудаал гарч ичвэл ингээл бэлэг авна. Тэгэхэд би бол тэр үед нэг
сургуулийн нэг авраг онц сурлахтан болдгоо байсан учраас манай ангийнхан өдөр очиж бэлэг авдаг байсан онц сурлахтан гоод. Тэгэхээр ямар гоё юм бэ? Би хизээ нэг бэлэг авах юм болдоо гэж боддог байсан. Тэгээд түрүү ярьлаа шүү дээ. Сургуулийн авраг дуучин болоо тэгээд сургуулийн авраг дуучин болсон чи өлөө өгнөөс анхудаага би бэлэг авсан. Нийт сумын одоо соёлын төвөөс сумаас хогдож байгаа. Бусдаар аав ээж бол гэрт ингээл бэлэг ингээл өгөөл. Тэгээ ер нь хүүхэд насанд бол бэлэг л хамгийн гоё л байдаг гэсэн шүү дээ. Тэгээд нөө гацуур мод засах. Мод засаад модоо чимэглээд нөө баахан гэрэлнүүд асаа тэрийг харж мараад ер нь нэг гоё халуун болчдөг гэсэн. За тэгээд ер нь бол манай төр мандах маань бас одоо залуу дуучин, шин дуучин гэхэд бас богино хугацаанд маш сайхан амжилтуудыг үзүүллээ. Маш олон сайхан арт түмэндээ хүрсэн хит уран бүтээлүүдийг бас гаргаж ийн л та тий. хайсан шиг хайрваа сарнарын ажлан салхин сэгрээ хан сухорвоч сахан хайрдмар уйрмар дансахан мургод чиг эчтэй ирдэгтэй надаа шагсан мэдээж хэрэг ингээ өөр хүүхэд нь үнэхээр ингээ сайхан олондоо нэр хүндтэй сайхан уран бүтээл гаргаа явахаар мэдээж хэрэг төрүүлсэн аав ээжүүд бол маш их баярлдаг тийм. Ер нь аав ээжүүдийн зүгээс хэлжсэн үгс те одоо ингээд хүн маш сайхан дуучин болсны дараа ингээд баярлсан сэтгэлийн одоо ямар сайхан үгийг хэлж ив. Ер нь яг тэр нэг хүний баярлж байгаас нэг амт шүү байдэн штэ. Тэгээд тэр дурсамжаас бас хуваалцсан шүү дээ. Одоо манай ээж бол ерөнхийдөө нэг 7 жилийн өмнөөс өөд болсон л да залуухан. Тэгээд уран бүтээлч хүмүүс, ялангуяа дуучин хүмүүс гэдэг бол аав ээжигээ баярлуулах одоо маш олон түмний нүдэн дээр том тайзан дээр гараад аав ээжигээ ураад те одоо жишээлбэл хамгийн анхны тоглолт ч юм уу те тэрүүгээрээ ингээд үг хэлүүлээд аав ээж бахархаас унтай миний хөө энэ олон ингэж гоё ялгаж ингэж гоё хайрлаж яана гэж энэ гоё хамгийн гоё одоо баярлуулах юм байсан болов уу гэдэг. Гэхдээ би одоо ээждээ харамсдаггүй ингэж баярлуулж чадсангүй яасан гэхээр 10 дугаар ангид багтаад би чинь одоо энэ тэнд нэг арга хэмжээнд өргөдөд дуулаг өчдөг гэсэн шүү дээ. Эсхийн 7 дугаар сургуульд байсан. Тэгээд дуу хөгжим багш маань аваад за төр мантгаж энд нэг дуулаадах гал. Тэгээд нэг газар очиход одоо бид нар нэг 2-оос 3 дуу дуулаад явдсан шүү дээ. Гөө нэг газар очиход би нэг 10 хэдэн дуу дуулдаг байсан. Гэтэ надаас өөр уран бүтээлч юусоо байхгүй. Тэр надаар л дагнуулчдаг байсан юм шиг байна. Нөө хүмүүс нь яасан өөдөдгөө тэгээд дуу дуулаад ингэж байгаад гэсэн. Тэгээд зөндөө арга хэмжээнд дуулдаг байжгаад нэг өдөр одоо энэ Зүчвалс дээр би бас тэгээд 10 дугаар анги хөвтэйсэн. Зүчвалс дээр ирээд чинь арга хэмжээнд дуулаадах гал. Автобусаар өгөөж очиод хувцаа солиод ороод дуучаад нэг 5-6 дуу дууллаа да. Тэгээ явах гэсэн чинь баярлсан шүү 10,000 төгрөг өгдөг байхгүй. Тэгэхэд би маш их баярлж байсан. Яг тэгэхээр өөрөө дуулаад нөө ажил хийгээд хамгийн анхны цалин гэж ярьдэн шүү дээ. Тэр хүн маш их баярлдаг те. Тэр шиг дуулаад над хамгийн эхлээд мөнгө өгч байсан. Тэгэхэд би маш их баярлсан. 10,000 төгрөг маш их санагдаад гэрлөөгөө бошоохон гүйчихэд би ээж дээр авчиж үзсэн. Ээж ингээд хүн дуулаад ингээд 10,000 төгрөгт нэрлээ гэсэн чинь. Манай ээж маш их баярлаад өө ёстой нэрээ гэж нэг одоо ажил хийгээд хамгийн анхныхаа мөнгийг авч байгаас тэгэл ямар байдаг лээ те. Тэгэж бас тэр мөнгөндөө чухал зүгээр ингэж хүн үнэлж ингэж юм өгж яана гэдэгтэй явах гэж би бодож байгаа. Маш их баярлж байсан. За тэгээд тэр нисгэд 10 дугаар ангид байхдаа би бас тоглолт хийжсэн өөрийнхөө тоглолтыг. Тэр үед бол бас яг нэг өгүүлэхэд нэг сургуулийнхаа хүүхдүүд ингээл тараагаал өгчөө филедэ шахаал тэр чинь нэг нь 500 төгрөг жилөө нэг ширхэг филед нь. Тэгэд 2500 би чинь өдөрт 4 тоглож байгаа байхгүй. Өө за. Гэтэ бүхэл бүтэн 2 цагийн метражд яг тоглолтын. Тэр 8 цагийн тоглолт болсон биш. 11-ээс тоглож байгаа, 1-ээс тоглож байгаа, 3-аас тоглож байгаа, 5-аас тоглож байгаа. Тэгэл битүү нэг хүүхдүүд чинь ингээд сандал спорт заланд нь яасан.
Тэгээд Окторгой гэдэг нэг хамтлаг гэдэг байсан юм да. Тийм. Одоо цэргийн чуулга бүх хилийн цэргийн чуулга байгаа. Тэнд байгаа юу? Баг тэнд байгаа да. Окторгой гэдэг нэг амьд төвчмөн хамтлаг тийм. Тэд нартай чинь миний ардтай ингэж ингээд би наан дөгжмөнтэй тэр дуулдаг. Тэгэж тоглолт хийжсэн. Тэгээд тэгэхэд бас нэг аав ээжээрээ бас манай аав тэр байна, манай ээж нь байна гэж босгоо одоо орж ирж байгаа юм. Тэгэхэд бас их баярлуулж байсан баг. За тэгээд тэрнээс хойш аав маань бол үлдээд яг бас миний өөрийн тоглолтын дээр бас над нурж бүхэн өргөнд бас зүудний шууш үсгэмнэ гэж бас тоглолт хийсэн. Тэн дээр маань бас баярлсан баг. Тэгээд бас нэг аавын тухай дуу, аавдаа зориулсан дуу мандаас клипэнд нь бас оруулаад. Тэгээд ер нь иймэрхүү явж байна да. За тэгээд одоо манай төр мандах маань ерөөхдөө арт өмнө бол нийтийн дуугаар бол тий одоо уран бүтээлээ тойрогч хүргэж байгаа шүү дээ. Ер нь өөрөө бол одоо соёл урлагийн их сургуулийг бол Ойфрийн ангиар бол төрсөн байгаа. Тэгэхээр одоо яг мэргэжлийн одоо энэ нөгөө Ойфрийн одоо уран бүтээлийг ер нь бүтээч гэдэг юм. Ер нь бол нэг дуурийн одоо ямарваа нэг дүрд орж тоглоё гэсэн тийм бас ер нь бодол байдаг л бахал та. Ер нь нэг мэргэжлийн байгууллага одоо байгуулалт орж ажиллая бас нэг яг одоо мэдээж хэрэг сургууль Ойфрийн дуурийн дуулаачаар төгссөн юм чи яг тэр барууны сайхан тэр дуурууд тоглоё гэсэн тийм бодол байдгүй. Наач ястаа гоё асуулт энэ. Миний яг одоо яг өөртөө зорилго тавьсан байгаа ажилтаа. Ерөнхийдөө соёл урлагийн сургууль 5 жил сураад төгсөх үеэр бас манай багш маань ерөнхийдөө дуурлуу жоох оруулах тийм санаатай байсан л да. Би өөрөө эхлээд бэлтгэл курсээс эхлээд сууст ороод уран бүтээлээ дуулаад энд ингээ явцсан учраас нийтийн дууч ерөнхийдөө ардын дууны үргэлжлэл явж байгаа тийм. Яалч хөглөгдөөд бас нийтийн доор ингээд ороод бас томд бас ингээд өөрийнхөө уран бүтээлийг өргөн явж одоо бас баярлтын. Тэгээд мэргэжлийн урлаг дуур гэдэг бол ерөнхийдөө залуу хүмүүс бол одоо манай Монголоос бол одоо яг бидний үеэс одоо том уралдаанууд яваад мундаг шагналуудыг авсарч байна. Одоо жишээ татвал манай ангийн залуу Ариун Баатар гэх залуу одоо Гэлинкт яваад Гран-при байцтай одоо Монгол Сингапур жижигсэн зал авцсан одоо ингээ явж байна. Гэх мэтчлэн одоо амар төвшин гэдэг ч юм яг манай дээд төгсөлтийн залуу дөөр гэж Эрдэнэ театрт ингээд ослолд ууц хийдэг юм. Энэ залуучуудыг ингээд харж байхад ер нь Монгол дуучид Монгол хүмүүс бол одоо бус орнуудын хүмүүсээс хамаагүй хүчрхэг хоолой тий хүчрхэг хамаагүй одоо ууж иж байгаа юмнаас нь болд юм уу яа гэдэг маш их хэрч хүчтэй байна гинэ. Одоо манай найзууд хэлж байна. Тэгэхэд бол одоо би бол одоо өөрийгөө ерөнхийдөө сорин гэж бодож байгаа. Дээрээс нь одоо бэлтгэлээ маш их энэ формонд орно тий. Одоо соёл урлагийн сургууль төгсөөд бас нийтийн дууд уулахар ч бас форм алдагдана гэж бас байдаг. Тэгээд сэргээд формонд орно бас дараа жилээс бас гадагшаа тэмцээн санаа байгаа. Тэгэхдээ одоохондоо би жоохон нууж байгаа. Дараа жилээс бас том уралдаан байгаа. Тэрэнд бас өөрөө ер нь бол явж бэлтгэлээ хангаад ер нь бол санаа байгаа. Ер нь сайхан амжилттай оролцох гэсэн тийм төлөвлөгөө тавьсан. Ер нь бол бид нар юм бол одоо тийшээ заавал байр эзлэх нь чухал ш. Хамгийн гол нь тэр агуу тэр мундаг газар очиж тэр мундагчуудтай хамгийн гол нь уралдах. Тэд нар яаж дуулж байна тий. Тэр талаас нь ерөнхийдөө бас харж явна. Гэхдээ бас дотор бас бодол байгаа тий. Бэлтгэл сайн байхад бас гайгүй болов гэж бодож байгаа. Ер нь яг одоо энэ дуурийн дулаач чиглэлээр суралцаж төгссөн ихэнх одоо дуучид маань бас их гоё үлгэр жишээ авах ч гэх юм уу тийм хүмүүс их байдаг л баг л та. Одоо манай дотоодын одоо сайхан мундаг дуурийн дуучид байна. За мөн одоо барууны юу гэдэг алдарт одоо Лучана Паврото ч гэдэг юм уу те маш олон гоё дуучид байдаг шүү дээ. Ер нь өөрийнхөө хувьд ер нь бас нэг тийм сайхан үлгэр жишээ болсон уран бүтээлч барууны ч гэдэг юм уу дотоодын ямар хүний дууг ер нь илүү их сонсож тэр хүний одоо нуглаа тэр цар хүрээ мэдэрч тийм ээ нэг энэ юм шиг л гоё юм гоё дуулах юмсан гэсэн тийм боддог хүн байсан уу? Соёл урлагийн сургууль сурж байгаа хугацаанд бол бид нэр ерөнхийдөө
Тэр Павроти Бучели Доминго өдр гэдэг хүмүүс алдартай хүмүүсийн дуунуудыг ингээд дайрыг яаж дуулж өгöd ингээд байнга сонсдог л байсан л да. Гэхдээ ер нь бол надад бол Домингого бол ер нь хамаагүй их гоё ойрхон сонсогдчихсан. Яг иймэрхүү дуулахад яг л нэг хүнийг сонсоод нэг өөртөө нэг жоохон төстэй сонсогддөө ш надад нэг ингүүл гоё юм байна да гэдэг. Тэгээ би Домингог ерөнхийдөө гоё сонсоод бас ер нь бол яаж дуулж ийн яаж нээж ийн амьсгаа яаж авч ийн гэж нэг сонсдог байсан. За өнөөдөр бол мэдээж хэрэг баярын өдөр байгаа. Ер нь бол ялангуяа уран бүтээлч хүмүүсийн хувьд бол ерөөсөө 12 дугаар сарын 31 гэж хилдэхгүйгээр ерөөсөө л 12 сарын эхнээс хуулаад ингээд байгууллагуудын ялкаар ингээд яваад ерөөсөө тэр чигээр л баярын уур амьсгал атмосфер рүү орчдөг. Тэгэхээр өнөөдөр баярын өдөр гэдэг утгаараа бас нэгэн сайхан уран бүтээлч одоо шинэ жил ирлээ нэвтрүүлэх маань бас хүрэлцэн ирж зөвхөн өөртөө зориулж тэ сайхан одоо амьд дуу хоолой одоо гитарын аялгаагаар одоо хэлэг барих гэж байна. Тэгээ хоёул бас энэ сайхан уран бүтээлийг хамтдаа сонсъё дэх үү. За тийм. Don't make me better, felt it. I tell the truth, but you're so hot that I'm melting. I fell back to the cracks. Now I'm trying to get back. Before the cool down, I loved I'd be giving it my best. There's a note's gonna step up and fly to return. Reckoning to get my turn. To win some more, learn some, but I won't hit something no more, no more. It cannot wait. I'm yours. Oh, 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 oh. Hey, open up your mind and see like me. Open up a place so damn you're free. Look into your heart and you found love, love, love. Listen to the music of the moon, people dance and sing. We just one big family, and it's our God for taking life to belong, long, 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 long. За үнэхээр бас гайхалтай уран бүтээлийг бас манай зочинд маань хүргэж үнэхээр сайхан хөгжөөлөө. Үнэхээр цоглог сайхан уран бүтээл байлаа. За тэгээд түрүүн бас ярьжсэн тийм ээ. Шинэ жилийн баяр гэдэг бол ялангуяа уран бүтээлч дуучин хүмүүст бол хамгийн ойрхон баяр, хамгийн их одоо олон баяруудын арга хэмжээнд оролцдог энэ утгаараа. За энэ жилийн хувьд гэх юм бол шинэ жилийн хамгийн ихний баяр бас хизээ болов. Өнөөдөр бол тийм 12 дугаар сарын 14-ний өдөр. Манай төр мандахын хувьд хизээ хамгийн анхны явалтаа өргөдөж очиж дуулгаа энэ жилийн хувьд. 12 сарын 6-нд 7 цагаас Улаанбаатар ресторанд өргөдлөө. Ерөөсөө яг би бол хөвдөө бол ямар ч тийм шинэ жилийн юу ороогүй явуулсан. Мастергүй явуулсан шүү дээ. Нэг хорин мөрөм гэж бодоод тий нэг янзын цайлга гэж бодоод явуулсан гэсэн. Өмнө нь ярьсан л да яг байгууллагаас ингээ 6-нд ингээ шинэ жилийн арга хэмжээ гэж байгаа. Ерөнхийдөө нэг үйлчлэгээний байгууллагууд ч нэгж их хэрэгтэй юм байна. Тэгээд очсон үнэхээр гоё хэлээ. Одоо шинэ жилийн дуунууд яваал одоо шампансаг буудаал өвлийн өвгөн ирээд засаа октод бүжиглээл тэрүүгээр чинь одоо гоё ханган залуучууд өсгөвчүүд ингэж яваал тэгээд шинэ жилийн нэг уур амьсгал ороод байсан чи их гоё санагдсан. 6-нд хамгийн анхны шинэ жил дээр очсон. Тэрнээс хойш 2-3 газар очсон. Өнөөдөр бас байна. Ер нь бол ингэ юм байл та. Ялангуяа дуучид бол дангаараа одоо ганцаараа соло уран бүтээлээ хийдэг, ганцаараа дуулдаг. Зарим дуучид маань нийлээд ингээд дөрвөл болоо тий хамтлаг бол явждаг. Зарим нь болохоор одоо эсрэг хүүснээр тий одоо дүэт ингээд дуучин болж явдаг юм байна. Манай одоо төр мандахын үгх юм бол одоо дүэт уран бүтээлүүд хийж яваа. Ер нь тийм эмхтэй дуучинтай хосолж ер нь уран бүтээлүүд хийгсэн бодол байдгүй. Эсвэл одоо юу гэдэг юм одоо мэрэгжлийн маш олон хамтлагууд одоо бий боллоо шүү дээ. Nuance хамтлаг байна, Voice хамтлаг байна тийм. Яг үүнтэй адилхан бас нэг юм дөрвөл тийм. Одоо ийм хамтлаг бас ер нь дуулж үзье гэсэн тийм бодол ер нь байв уу?
хосолж болгон ер нь хамтлаг болж ирнэ. Ер нь бол бас нэг ганц хоёр эмэгтэй дуучинтай бас нэг эдэдэнд хамтран дуулж байсан л да. Гэтэ тэр бол ерөнхийдөө цацагдаагүй. Тэгсгээд өнгөрсөн. Бас харангийн лавга хахтаа бас нэг дуулж өвчүүлж байсан. Бас цацагдаагүй байгаа. Тэгээд ер нь бол одоохондоо ганцаараа дуулъя гэж бодож байгаа. Цаашдаа уран бүтээлийн шаардлагаар хөгжмийн зохиол жаргал найрагч ер нь тэр дуунаас нь хамаарад одоо тим дууч, тим хамтлагууд тэрнтэй одоо нийлж дуулна. Тим ганц хоёр дуу байгаа мотивтэй, ишиг хоёр дэлгэр маа ахигчтай тийм ингээд тим хүмүүстэй хамтарсан бас 2-3 дуунууд байдаг. Одоо классик жим дөөрийн дууч уянга гэгч мөнгө бат дээр гэсэн хүмүүстэй бас хамтарсан дэм дуунууд байдаг. А яг нөө голчиж одоо өөрөөсөө зориод те яг өөрөөсөө нөө уран бүтээлийнхаараас одоо ойлоо нэг гिचиг гэсэн дэм дуунууд бол одоохондоо дарааг байгаа. А цаанаас шаардлагаар одоо захиалган гэж хэлдэг шин. Тим дуунууд бол олуулаад болсон юм зэм байдаг. Тийм ээ тийм бас нэг бөөнөр олуулаа зогсоод дуулж байгаа дуундар бас харагддаг шүү. За тэгээд яг мэргэжлийн сургуулийн төгслөө хүн бол ингээд одоо маа дуучин байна. Соёл урлагийн их сургуулийг одоо бэлтгэл курсээс нь ахуулаад ингээд 5 жилиг одоо дүүргэж сайхан мэргэжлийн дуучин боллоо тий. Яг мэргэжлийн дуучин болсны дараагаар тий янз бүрийн одоо уран бүтээлүүдийг хийж байгаа шүү дээ. За мэргэжлийн дуунуудыг дуулж, ардын дуу дуулж үзлээ, нийтийн дуу дуулж үзлээ. За магадгүй бас нэг эстрадо бас дуулах гэж оролдож ирсэн баг тий. Ингээ бодонгууд ер нь энэ стил жанрууд байгаа шүү дээ. Мэргэжлийн оперын дуу байна, нийтийн дуу байна, ардын дуу байна, эстрадо байна. Эдгээр дууныг дуулахад ер нь хооронд нь ямар ялгаанууд мэдрэгддэг. Ер нь аль жанрын дуу дуулахад жоохон ер нь амар одоо ер нь энгийн тий боломжтой. Аль дууг нь дуулахад бас хэцүү байдгийг. Аль дуу нь ер нь техник их шаардсан байдгийг тий. Яг өөрийн тэнд бодлоор. Би эстрадод оролцож байгаагүй. Гэхдээ нөө нэг одоо дэх нь хин минь болоож ах махын зохиосон нөө нэг алтан зулмал өдр гэлээ шүү дээ. Тиймэрийг бол яг хаяа энэ тэнд нэг тийм ясууд бол дуулдаг. Тэгээ яг тэгж тэд нар шиг тийм одоо яг тийм эстрадлог тийм павлог бол дуулахгүй шүү дээ. Бид нар өөрсдөө хоорол дуулна шүү дээ, тий. Тэгээд за ямар ч сан мэргэжлийн дуу айри романс дуулахад бол угаасаа тодорхой тэр угаасаа маш их чадал юм их шаардна тий. Форм шаардна, дээрээс нь амьсгаа шаардна, хоолойны материал шаардна. Тэднийг дуулахад бас аврагийн хүмүүс дуулах. Диапазон шаардна. Аврагийн хүмүүс зөвөр нэг одоо дуучин гэдэг ингэ явж байгаа хүмүүс бас тэр агуу бүтээлүүдийг дуулахгүй л тий. Тэрийг бол оюутан би бол яг үнийг хэлэхэд төгсөөд бол айри армаас дуулаагүй. Оюутан байхдаа төгсөлтийн шалгалт одоо соёл урлагийн сургуулийн тайлан тий миний өөрийн соёл урлагийн сургуульд төгсөх тайлан тий тэр арга хэмжээнүүд дээр бол дуулсан. За ийм сонгодог айри армаасууд бол ийм байгаа. Ерөнхийдөө Монгол мэргэжлийн одоо армаасууд гэж байгаа. Одоо Жанцсан наруугаан зохиосон, Шаруугаан зохиосон гэсэн ийм одоо айри армааснуудыг бол ер нь нэлээд дуулж байгаа л да. Жанцсан наруугаан тоглолт бол морин урын чуулгатай дуулах жишээтэй. Тэгээд миний бас өөрөө уран бүтээлийн тоглолтын дээр филармоны симфони найрал өгчм бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. Тэндээ бас би бас мэргэжлийн Монгол мэргэжлийнхаа одоо мэргэжил шаардсан дуунуудаа дуулсан. За саяхан бас энэ Жанцсан наруугаан тоглолт бас соёлын төвөргөнд тоглоход бас морин уран чуулгатай бас мэргэжлийн бас хоёр дуу дуулсан. Гэх мэтчлэн ингээд байнга л ингээд ийм юмнууд бол явж л байдаг л да. Нийтийн дуугаа бол одоо жишээлбэл өөрийнхөө дуулдаг дуунуудыг бол одоо хаасайг бол дуулна. Эстрадо бол би тэгж дуулж үзээгүй. Мэдээж зэрэг нийтийн дуу бол ер нь дуулахад хялбар үстэй. Арай бас нэг актер хүнийг чардаалгаад байхгүй тий. Гэхдээ бас нэг дуунд чинь бас учир байгаа даа маа. Зарим дуу бол ингээд амархан дуунууд байдаг шүү дээ. Ингээд амархан аятай, цөөхөд нооттой, хин сонсон ойлгомжтой, ойрхон амархан үг хэлэхтэй, амархан аятай байдаг. А зарим нэг одоо нийтийн дуу гэж хэлэх үү одоо мэргэжлийн дуу гэх үү. Зарим нэг